Хөөрхөн донортой болон багш нартай хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргье. За өнөөдөр би та бүхэндээ Brad Cohen гэдэг гайхалтай багшийн түүхийг хуваалцах болно. За Brad бол 1973 оны 12 дугаар сарын 18-нд Америкийн нэгдсэн улсын Миссури мужийн Сент Луис хотод төрсөн бөгөөд одоо 51 настай. За тэрээр бол бага багатай Tourette синдромтой болсон. За энэ хүү синдром бол хяналтгүйгээр янз бүрийн дуу, чимээ аваа гаргадаг, булчин татал байнга илэрчээдэг ийм синдром байгаа. За үүнийг нь бол аав нь одоо сайн мэдхгүйгээсээ боож хүүгээ загнаж болиулах гэж бол оролддог байсан. За зарим багш нар нь тэрхүү дуу авааг за энэ хүүхэд бол зориуд гаргаж ийна гэж шийддэг байсан байгаа. За тэр үед бол Brad юу гэж бодсон мөлий багш нар маань намайг ойлгодгүй юм чинь би ер нь бол бусдыг ойлгодог тийм сайн багш болёо гэж шийдсэн байгаа. За түүний ээж нь 12 настайд нь Brad-ийг одоо Tourette синдромтой гэдгийг нь анзаарч одоо хүүгээ дэмжиж түүний ижил одоо синдромтой хүүхдүүдтэй нэг ангид оруулсан байгаа. За тэнд бол Brad одоо өвчнөө даван туулна гэсэн мотивац авч өвчнөө ч гэсэн яалж за бүр цаашлаад одоо сургууль болон коллеж амжилттай төгссөн байгаа юм аа. За тэрээр цаашдаа багшлах хүсэлтэй байсан учраас бүр 24 удаа ярилцлаганд орсон боловч бүгдээр нь тэнцээгүй. Гэхдээ тэр бол бууж өгөөгүй үргэлжлүүлсээр хагаад Mountain View баг сургууль багшаар ажилд орсон. За тэрээр бол Georgia мужийн одоо First Class Teacher of the Year шагналыг анхны жилдээ бол хүртэж байсан. 2005 онд Brad өөрийн түүхээ ном болгон бичиж за 2008 онд бол Hallmark Hall of Fame нэртэй кино болгон гаргасан нь олон хүнд бол урам зориг өгсөн байгаа. За Brad Cohen өвчнөө ялаад зогсохгүй ихнэр Nancy-тэйгээ 2006 онд гэрлэж хоёр хүүхдийн бүр эцэг болсон байгаа. За Brad бол одоо Tourette синдромтой хүүхдүүдэд зориулсан одоо сан байгуулж тухайн хүүхдүүдэд зориулсан сургаалт, зуны лагерт хамрагдах боломж олгож за санхүүгийн тусламжийг хүртэл үзүүлэх чиглэлээр бол ажилладаг юм байна. За сүүлийн жилүүдэд тэрээр сургуулийн удирдлагад ажиллаж олон нийтэд ихтгэл тавьж нийгмийн үйл ажиллагаанд бол идэвхтэй оролцож байгаа. За эцэст нь бол тэрээр хүүхэд байхдаа ангидаа үл томсорлогдож байсан ч сайн чадварлаг багш болно гэж шийдснээр өвчнөө ялан дийлж зөвхөн анги удирдлагаас гадна бусад хүмүүст ихтгэл найдвар өгдөг мотиватор багш, сургуулийн удирдлага, за нийтлэл зохиогч ийм мундаг гайхалтай хүн болж чадчихэв. За түүний түүх бидэнд хэдий хэцүү өвчин, саад бэрхшээл байсан ч итгэл, зүтгэл, хөдөлмөрийн хүчээр багш байдгаа хүний амьдралыг ч гэрэлтүүлж болтгоо гэдгийг харуулж байна.